Амар би өрөөс шүү дээ. Яагаад гэдэг. Яа, үнэхээр хүнд биш. Тэгээ нөгөө тэр үед чинь жоохон бацаан байсан учраас нөгөө тэр том шаталт чинь амар хүнд нөлөөлж ирсэн надад бол. За сайн байцгаана уу, намайг Амар Төвшин гэдэг. Би Liberty Pub-ийн үүсгэн байгуулагч. За тэгээд энэ pub-ийнхаа захирал нь байна. Хөрхи манай pub нэг умгарл юм байгаа даа. Гэтэ яах вэ тий. Миний баг хамгийн анхны бизнес ивент зохион байгуулдаг. Тэгээд ерөнхийдөө тийм залуучууд зориулсан данс ивентүүд хийдэг гэсэн байхгүй. За тэгээд би нэг удаа 9 сарын 1 болж байгаа хэвээр хүүхдүүдтэй амар лаг ирнэ гэж бодоод тэгээд нэг хотоос жоохон гадагшаа 9 сарын 1-нд мангар том заал түрээсэлж аваад тэгэл тэнцэнээс амар олон гэрэл хөгжим түрээслэл тэгэл нөгөө хамтран ажиллагч компаниудаас би чи амар гоё юм ярьж байгаа хэвээр битүү хүмүүс ирээл тэгэл мэдээж одоо нэг PM-ийн нэг компани байсан. Тэгэл нөгөөдөлтөөс амар гоё ивент зохион байгуулна гэж бүх юмаа зохион байгуулаад бүх юмаа зээлээр аваад тэгэл за би танаа түрээсээ чи яг ивентээ хийж дуусаад амар гоё болгож болоо өгнө гээл тэгэл тэр орой боллоо. Нэг хотоос гадна учраас хүмүүс аягүй бага ирсэн. За миний мэдхийн миний нэг бүр манай найзууч ирэх үзээ бүр хамгийн аим нь нэг 5 хүн ирээл тэгэл нөгөө DJ чинь тоглоол байдаг тэнцээч хөгжмөн дуурал гэрлэн дуурал байдаг. Тэгээ шөнийн 2 цаг хүртэл хүн үлээгээд нөгөө 5 хүн чинь сүлдээ 2 цаг үед тавуулахнаа бүжиглээд тахларч тэгээ сүлдээ өөдөд яваад өгч шүү дээ. Тэгээд би бүр ойлаад арайчтай ингэж амар шатлаа гэж. Тэгээ би тухайн үед байсан ноутбук тэгэл ерөөсө хадгаламжинд байсан бүх мөнгө тэгээд бүх юмараа шатчихсан. Тэгээ нөгөө хамтран ажиллагч байгууллагаа бас маш эвгүй байдалд оруулаад за ингэж энэ бол миний үед үнэхээр факт ап болж ирсэн. Тэр үед 10 хэдэн сая төгрөөр шидчихсэн. Тэр үед бол эн чинь баг 10 хэдэн сая төгрөгдөж идэм бэ. Баг 10,000 доллар шүү дээ. Одоогийнхоор 30 сая төгрөг шатчихсан. Тэгээд тэр үед чи ямар ч мөнгө төгрөг байхгүй нэг 20 эдтэй жоохон бацаал байсан шүү дээ. Тэр бол амар хүнд тасчихсан. Анх нөгөө weekly show-го янз бүрийн газруудад гуйж хийдэг байсан. Тэгээ нөгөө хүн гуугаад хийхлээр чи аюу хэцүү. Тэгэл заримдаа 5 дахь өдөр нь олдгоо уйлчин. За заримдаа өөр одоо нэг ивент давхцчин тий. За тэгэл байнгын гуйлахтай ингээл явдаг байсан. Тэгэд ер нь өөрийн гэсэн pubтай болёо. Тэнцэнэ weekly show-го хийдэг болёо гэд. За тэгээд тэр цагаас эхлээд pub хайж гисэн. Тэгээд азар надаа ийм гоё дундаа баган магнаггүй. Тэгээд дээрэс нь ийм хүүхэн жижигхэн те ийм cozy газар болцсон байгаамаа. За ингээд би анх Liberty Pub-аа ажиллуулж гисэн байгаа. Тэгээд одоо би энэ газараа өөрийн weekly show-гаа хийдэг. За манай найз нөхдүүд цуглардаг те. Ёстой нөгөө хүн өөрийн газар те хүнээс юм гоохгүй өөрийн газарт болно гэдэг бол үнэхээр гоё юм бэлээ. Дээрээс нь бас хөөрхөн сар болгон багч гисэн ашиг өгөөд идэг. Ийм хөөрхөн газар байгаа. Зүгээр манай Liberty Pub-ийн одоо үндсэн концепт үндсэн сүнс нь юу гэхэлэр одоо интерьер дэвч биш те. Би бол ингээд ороод ирсэн хүмүүс заримдаа магадгүй жоохон тухгүй байдаг гэж магадгүй ч боддог. Ингээ нөгөө түрээсийн газар учраас бид нар ч бас олигтой засвар масвар хийж чадахгүй ингээ явдаг. Хамгийн гол нь хүмүүс хоорондоо бие биедээ маш ойрхон суудаг. Тэр нь хүмүүст аягүй таалагддаг. Ямар гоё юм дулаан дотн мэдрэмж вэ гэдэг. Дээрэс нь би ийм бодлого барьдیں۔ Liberty Pub дээр ер нь бүх зүйл юм минимал байх хэвээр. Амар олон хоолны сонголттой тий. Амар олон уух юмны сонголттой ш. Ерөөсөө манай уух юмны сонголт ерөөсөө 2 3 тий 4 5. Нэг олон биш ерөөсөө. Жишээлбэл водка гэлдэг чинь нэг 2хан сонголттой. Жишээлбэл коньяк гэлдэг чинь 1хэн сонголттой. Тэгэд би бол хамгийн минимум төвшөнд гол концепц нь юу гэхэлээ бие биендээ ойрхон суугаад хоорондоо одоо networking хийгээд хоорондоо connection үүсгээд те хүмүүс хоорондоо холбогддог газар байх хэвээр. Интерьер нь ямар байх нь хамаагүй те бусад зүйлүүд нь ямар байх нь хамаагүй. Хамгийн гол нь хүмүүс энчээ хоорондоо ирээд холбогдчих хэвээр гэдэг хамгийн чухал концепц байгаа. Дээрээс нь хамгийн минимал байх хэвээр. Бүх юм нь минимал байх хэвээр. Тийм л одоо сүнс гэх юм уу одоо те агуулгыг би барьж өгдөг та.
баандар. За энэ бизнесээ эхлүүлэхэд миний анхны санхүүжилтийг манай найз өгсөн байгаа. За тэгээд зоргоо гэж залуу байдаг. Тэгээд зоргоодоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хэрвээ тэр залуу байгаагүй бол өнөөдрийн энэ паб бол байх ямарч боломжгүй. За тэгээд тодорхой одоо хэсгийн зээлээд тодорхой хэсгийн хөрөнгө оруулалт маягаар оруулж ирсэн байгаа. Тэгээд бас л одоо яг итгэлийг алдахгүйгээр би маш сайн хөдөлмөрлж тэр хүний зээлээ богино хугацаанд маш урттай төлсөн. За тэгээд үлдсэн одоо хэсэг нь бол хөрөнгө оруулалт хэлбэрээр орсон байгаа. Тэгээд найздаа маш их баярлж явдаг шүү гэдгээ бас хэлмээр байна. За сүүлийн үед хүн чинь нэг олон жил нэг юм ингээл тавтаад хийгээд тахлаар яг хичнээн дуртай зүйл байсан ч гэсэн тэрэндээ стрессч эхэлт юм байна. Тийм учраас хүнд шин чаленж те шин ийм одоо юу гэдэг нь нөхцөл байдал шин зүйл хийх хэрэгцээ шаардлага байдаг юм байна л да. Тэгэд миний одоо ойрын хугацааны мөрөөдөл гэвэл би амар сайн DJ болох юмсан гэж бодож байгаа. Тэгээд одоохондоо бол ямар ч зүйл сурж гин тэгээд янз бүрийн газруудад өнгөө очиж DJ хийж гин гэртээ бас хөөрхөн нөгөө контроллер аваад тавьчихсан хоёр хөөрхөн студийн яригч аваад тавьчихсан гэртээ бас тэрийг тасгалжуулж хийж гин. Тэгээд ямар ч байсан одоогийн байдлаар нэг 7-8 сарын турш DJ хийж гин. Ямар ч байсан багаар ч гэсэн ахижил байна. Тэгээд 2 юм уу 3 жилийн дараа бас сайн DJ болох юмсан гэдэг юм мөрөөдөлтэй явж байгаа. Тэгээд тэрийг бас хүмүүст харуулнаа гэж бодож байгаа. Миний ойрын хугацааны мөрөөдөл бол тийм байна. Одоо би нэг амар том групп компани захирал магал биш. Гэхдээ энэ нэг богинохоо хугацаанд хийгээд үзсэнтэй энэ 40 хүртэлх насандаа ингээд 9 шидэл юм хийж үзлээ. За тэгээд манай найз нөхдүүд ч гэсэн бизнес хийгээл зарим нь дампуурал, зарим нь одоо өнөөдөр маш их амжилттай бизнест явж байгаа залуучууд зөндөө. За тэгээд би тэнцэнээс нэг зүйлийг л ойлгосон. Тэр юу вэ гэхэлэр нэг зүйлийг яг тогтвортой удаан хугацаанд хийх юм бол тэнцээ заавал амжилт гаргаж болд юм байна. Тэнцэнээс заавал ашиг гарч ирд юм байна. Магадгүй ихэндээ ганц 2 удаа фейлтэн те. Ер нь фейлтгүйгээр бизнес амжилттай болох тохиолдол энэ хорвоо төр нэгч байхгүй болов гэж бодож байгаа. Тэгэхээр 1-2 удаа фейлттэй ч юм уу те. Тэрнээсээ болоод сэтгэлээр унаад шууд маш олон залуучууд нөгөө тэр салбараа орхидог ч юм уу тэр бизнесээ орхиод өөр бизнес рүү орчдөг. Энэс болоод маш их цаг хугацаа алдчихж байгаа хүмүүс харагддаг. Зүгээр зарим хүмүүс бүр 60 нас хүртлээ ингээл ерөөсөө нэг бизнес эхлээл хаяал, нэг бизнес эхлээл хаяал, нэг бизнес эхлээл хаяад яваад байгаа хүмүүс харагддаг. Тэгэд 60 нас хүртлээ ямар ч амжилтгүй явцсан байгаа хүмүүс харагддаг. Тэгэхээр би бол яг нэг барьж авсан бизнесээ яг тэр чигээр нь одоо яг одоо тууштай тэр одоо бизнесийн орчин, тэр зах зээлийн орчин, тэр бүх зүйлүүдийг судлаад яг шантрахгүй явбал амжилтанд хүрдэм байлээ гэдэг нэг зүйлийг ойлгосон шүү.